Хаа байх нь вэ? Миний дүүч тэрэг зэгтээ тасч амжааг ба та. Эдний налуу шууг нь яг стандарт их шүү дээ. Харин тийм ээ. Би саяхан ажил дээр осолд ороод. За. Тэгээд нөгөө групп эдгээр тогтоолохгүй явж байна. Миний дүүч тэгвэл буруу газар хийсэн юм байна шүү дээ. Ахын зүг газар наваач идэх. Үйлдвэрлэлийн осол мэрэгжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа төр хугацаагаар алдсан даатгуулагч хөдөлмөрийн чадвар төр алдсныг тэтгэмж авах эрхтэй. Хөдөлмөрийн чадвар алдалт буюу бидний ярьж заншсанаар групп тогтоолох үйл явц өрхийн эмнэлгээс эхэлнэ. Өрхийн эмч тухайн даатгуулагчийн эрүүл мэндийн байдлыг тогтоох зорилгоор түүнийг аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг бүсийн онцлогооны төвд нарийн мэрэгжлийн эмчийн үзлэг оншилгоо шинжилгээнд явуулна. Эндээс гарсан онш хариунд нь тулгуурлан өрхийн эмч даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын талаарх дүгнэлтээ бичиж дараагийн шатанд илгээнэ. Дүгнэлтийг хүлээн авсан аймаг дүүргийн эмнэлгийн дэргэдэх эмнэлэг хяналтын комисс асуудлыг хэлэлцэж групп тогтоох үндэслэлтэй бол шийдвэрээ тухайн аймаг дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөр магадлах комисст илгээнэ. Чухам энэ комисс хөдөлмөрийн чадвар алдалтыг эцэслэн тогтооно. Ингэхдээ хуулинд заасан журмыг баримталж чадвар алдалтын хувь хэмжээ хяналтын 3-аас 6 сарын хугацааг наривчлан заана. Харин групп тогтоологсон иргэн хөдөлмөрийн чадварыг нь эргэн сэргээх эмчийн заавар эмчилгээг зохих ёсоор биелүүлээгүй бол группийг сонгохгүй болохыг анхаарна. За минь дэ эндээс л эхэлнэ шүү дээ. Групп тогтоолоод гэртээ суугаад ах биш. Нийгэмдээ, ажилдаа, эрүүл болоод төргөн эрхийн төлөө эмчийн зөвлөгөөг ягчд биелүүлнэ шүү. Хурдан идгээрэй. За баярлалаа баха. За.